Гацуур мод, Санта Клаус, тоглоом, бэлэг энэ бүгд Крисмас баяраас үүссэн бөгөөд он солигдох баяртай ямар ч холбоогүй юм. Яагаад гэдгийг тайлбарлая. Гацуур мод нь мөнхийн амийг бэлэгддэг бол гэрэл нь Есүс дэлхийн гэрэл болж ирснийг бэлэгддэг. Од нь Бэтлехемийн од буюу 3 мэргэдийг Есүс рүү хөтлсөн од. Найдварыг бэлэгддэг. Санта Клаус буюу Сент Николас. Тэр бол ядуус тусалдаг маш өглөгч гигантэн байсан бөгөөд түүний домог нь явсаар хүүхдэд бэлэг өгдөг Санта Клаус болон хувирсан. Тэгвэл яаж Крисмас шинэ жилийн баяр болон хувирсан бэ? 1920 онд зөвлөлтүүд бүх шашны баярыг хориглосон. Харин тэд 1935 онд Крисмас баярыг маш гайхалтайгаар гуйвуулж шинэ жилийн баяр болгон хувирсан. Санта Клаусыг Дед Мороз болон түүний зохиомол ач охин Снэ Грошко буюу цасан охиноор сольсон. Гацуур модон дээрх од болон сахиусан тэнгэрийг зөвлөлтийн 5 хушуу улаан одоор сольсон. Крисмас баярын хамгийн гол утга учир бол Есүс Христийг хасаж зүгээр нэг он солигдох баяр мэт болгожээ. Мэдээж шинэ жил бол Монголын уламжлал болсон баяр. Үүнийг өгөөсгөж байгаа юм биш. Харин тэмдэглэж байгаа баярынхаа утга учир яагаад тэмдэглэдэг болсныг мэдээсэй гэсэндээ хийсэн юм.